Термо хөнгөн ган каркасан ханийн бүтэц ямар материалуудаас бүтдэг вэ? Дотор талаас нь харахад гийдсэн хавтан дүүргэлттэй бөгөөд ихэнх тохиолдолд давхар гийдсэн хавтан хэрэгэлдэг. Гэвч бид үүний оронд энжио галдад эсвэртэй хавтанг ашиглахыг санал болгодог. Энэ нь шүүгээ болон бусад хүнд эд зүйлсийг шууд өлгөж тогтоох боломжтой бөгөөд каркасыг илүү хөшүүн болгодог бат бөх материал юм. Гийдсэн хавтан болон энжио галдад эсвэртэй хавтанг шууд термо хөнгөн ган каркасанд бэхэлдэг. Хавтангийн цаана уур ус тусгаарлах мембран заавал хийж өгнө. Уур ус тусгаарлах мембраны ард термо хөнгөн ган каркас харагдаж байна. Термо гэж нэрлэгдэх шалтгаан нь профил дээрх тусгай дулааны таславч буюу дулаан дамжуулалтыг таслах зүсэлтүүдтэй холбоотой. Эдгээр зүсэлт нь дулааны болон хүйтний урсгалыг зигзаг хэлбэрийн урт замаар дамжуулж дулааныг гадаг шалдахгүй, хүйтнийг дотогш нэвтрүүлэхгүй байхад тусалдаг. Эдгээр профилийн дотор 10 см зузаантай дулаалга 2 давхар хийдэг. Өөрөөр хэлбэл нийт 20 см дулаалга хийгдэг. Энэ нь хангалттай дулаан тусгаарлалт болно. 20 см дулаалга нь Оросын холбооны улсын уур амьсгал болон хойд бүс нутгийн нөхцөлд хангалттай ч Сибирийн нөхцөлд 5-аас 10 см дулаалгыг давхарлаж нэмэлт дулаалга хийж өгөх хэрэгтэй. Дараа нь бүр хэлбэрийн профиль бэхэлдэг. Бүр хэлбэрийн профиль нь ханийн бүтцийг хөшүүн болгож, бат бөх байдлыг нэмэгдүүлж, гадаргууг бүрэн тэгш болгож өгнө. Дараа нь бүр хэлбэрийн профиль дээр гадна фасадны материалаа системийн дагуу бэхлэнэ. Бат бөх хөнгөн хийстэйгээс гадна богино хугацаанд угсрах боломж. Энэ бол орчин үеийн барилгын ухаалаг шийдэл юм.